За бүгдэнд нь энэ өдрийн минь хүргэе. Дайм тагтамаас 3 дахь өдрөө болгон 15 цагаас оюунлаг лайв хүргэдэг лээ. Тэгээд энэ удаагийн дугаараараа алхаар бүгдийг нь биш зөвхөн чухлыг нь гэдэг сэдвээр ярилцгаар гүцэтгэх захирал ширэн цэцэг захиралтаа ирсэн байна. Өдрийн минь. За өдрийн минь. За бүх өнөөдрийн лайв үзэж байгаа. Тэгээд академийнхаа пэйж дагагч нартаа бүгдэнд нь энэ гайхалтай нартай өдрийн мэндийг хүргье. Тэгээд өнөөдөр та нартайгаа бас оюунлаг лайв зөвлөгөөгөөр уулзж байгаадаа баяртай байна. За маш их баярлалаа. Оюунлаг лайв маань одоо Дайм тагтам үүсгэн байгуулагдсан одоо 4 дахь жилээс ахвал 4 жилийн хугацаанд хүрсэн. За тэгээд эцэг эхчүүд болон хүүхдүүд маань маш хүлээлттэй байдаг болсон лайвуудын маань нэг байгаа. Тэгээд өнөөдөр сэдв бол маш сонирхолтой байгаа тий. Илүү ягаад бүгдийг нь биш чухал гэдэг зүйлээр нь буюу илүү төлөвлөх ёстой юм аа гэдэг зүйлээр нь ярилцгаар байгаа. Тэгээд эхнийхээ асуултыг танаас асууя. За яагаад төлөвлөх чухал юм бэ гэдэг талаас нь хэлье. Асуулт эхлэе. Баярлалаа. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүд болоод ээжүүд аавд маань манай пэйжийг илүү их үздэг тийм ээ. Тэгэхээр бид нар ер нь өдөр тутамдаа хэрхэн яаж төлөвлөж гин, улиралдаа, жилдээ гэдэг ч юм уу төлөвлөгөөтэй явж гин үү, яг өнөөдрийн энэ нийгэмд бид нар төлөвлөгөөгүйгээр явбал ямар байх вэ гэд олон зүйлийг бас эргцүүлж боддог тийм ээ. За тэгтэл зарим хүмүүс төлөвлөдөг, зарим нь төлөвлөдөггүй. Зарим нь төлөвлөхөөр боддог, бичдэггүй тийм ээ. Тэгэхээр бичигдсэн зүйл ер нь биелдэгэ гэж ярьдаг. Бид нар ч гэсэн хүүхдүүддээ бас сургалтаараа дамжуулж зорилго гэж яг юу юм, зорилгыг бид нар бичснээр тэр зорилго яаж биелдгийг, нэгэнт зорилгыг бичсэн бол тэр зорилго дээр хэрхэн яаж төлөвлөгөөг бий болгох вэ гэдэг зүйлийг ярьдаг тийм ээ. Тэгэхээр төлөвлөн гэдэг маань өөрийнхөө хийх гэж байгаа ажлыг дис дараатай буюу эмх цэгцтэй болгож байгаа нэг зүйл. Тэгэхээр хүүхдүүд маань энэ төлөвлөлт гэдэг зүйлийг хийж авах хэрэгтэй. Ээж аваад бид нэр өөрөөр үлгэрлэж заах нь бас чухал байгаа юм. Өнөөдөр би өөрөө төлөвлөдөг буюу хүүхдтэйгээ ярилцахдаа ээжийнх нь аавынх нь те өнөөдрийн төлөвлөгөөнд ийм зүйл байхгүй байгаа учраас энийг хийхгүй. За өнөөдрийн би 3 дахь өдрийн төлөвлөгөөнд ийм зүйл оруулсан байгаа шүү. Тэгэхээр миний охин те энэ зүйлийг ээжтэйгээ хамт хийх нь бэ шүү гэд ингээд хүүхдүүдэд хэлээд авах юм бол за ээж аав нэг юм төлөвлөөд байт юм байна. Тэгэхээр би бас ингэх хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу. Тэр хүүхэд бас бичиж тэмдэглээд эхэлдэг гэсэн. Тэгэхээр бид нар жижиг гэлтгүй альва зүйлийг тэмдэглэж бичдэг байх хэрэгтэй. За өнөөдөр би одоо 10 ажил хийнэ гэд төлөвлөсөн байгаа бол тэрнээсээ хамгийн чухал буюу хэрэгцээтэй нь яг аль юм бэ гэдгээ ялгаад 3 зүйлийн ч юм уу тодруулаад тий яг тэр 3 зүйлээ хамгийн ихэнд нь бариад хийж хэрэгтэй. За манай цаг төлөвлөлтийн хичээлээр ордог штэ тий хүүхдүүдэд ингээд цагаа төлөвлөхдөө хамгийн чухал зүйлийг ихэнд нь хийгээрэй гэд. За магадгүй ангийнхантайгаа хэрэггүй яриа ярих, чатаар чатлах, юу гэдгийг CEO орох, GS орох гэдэг ч юм уу тийм ээ. Эсвэл ингээд хамтдаа хэрэггүй цагийг өнгөрөөх энэ зүйлүүдийг бид нэр ихэнд нь хийгээд ирэх юм бол нөгөө хичээл нь орхигдсон, даалгавар нь орхигдсон тийм ээ. Ингээд ирдэг. Тэгэхээр эхлээд бид нар хичээлээж буюу гэрийн даалгавраа хийчи, яг энэ хэрэгтэй ээж аавын өгсөн үүрэг даалгаврыг хийчи. Ингээ хийчих юм бол энэ магадгүй 12-1 цаг гэхэд дуусаа. Энэний цаана нөө сул чөлөөтэй тоглох, одоо Facebook тэр YouTube борж тоглох тий. За дээрээс нь нэмээд одоо найз нөхдөйгоо бас ярилцах ийм зүйлүүд цаг зав нь гарч идэг гэдгийг хэлдэг. Тэгэхээр хамгийн чухал зүйлээ түрүүнд нь хийгээрэй гэж бид нар бас төлөвлөгөөндөө ярьдаг байгаа. Тийм маш их баярлалаа. Яалчгүй нөгөө төлөвлөх гэдэг бол нэг амьдралын бас нэг чухал зүйл гэдэг байгаа ш тий. Тэгсэн чинь одоо нөгөө нэг та ингээд амьдралдаа за онгоцны жолооч ирнэ гэж төсөөлгөнэ. Онгоц нь одоо ингээд тэнгэр дээр явж байгаагаасаа зам байдаггүй шүү дээ. Яг тэр нь болохоор юу гэхээр төлөвлөгөө буюу чи тэр тэндээ хүрэх ёстой гэдэг нэг зорилгынхоо төлөө явж байгаа зүйл юм байна. Тэгэхээр нөгөө онгоцон сууж байгаагаа буюу хаашаа явах гэж байгаагаа төлөвлөх нь маш чухал гэдэг юм. Эцсийн цэгээ тодорхойлох нь тий. Тэгэхээр бид нар одоо хаашаа хүрэх замын манд бид нар ингээд тодорхойлж өгдөг зүйл нь нөгөө цаг төлөвлөлт буюу төлөвлөгөө гэдэг зүйл байгаа. Тэгээ сая ер нь ингээд цаг төлөвлөлтийн хичээлээр
та ч гэсэн сая хэллээ шүү дээ. Хүүхдүүд ингээ ороо явж хахад маш олон жишээнүүд гарч ирдэг тий. Тэгээд тэр хооронд ер нь ярилцаад хүүхдүүдэд зөвлөгөө өгдөг зүйл нь за чи угаасаа амьдралынхаа нөгөө нэг жолоодог ч юм аа. Тэгэхээр тэнд хаана хүрэх гээд байгаа тэр төлөвлөгөөгөө гаргачих, зорилгоо тодорхойлчих. Тэрнийг хүрэх гэж байгаа зам чинь л нөгөө төлөвлөгөө, цаг төлөвлөлтчүүдээ гэдэг талаар нь ярьдаг. За тэгэхээр эцэг эхчүүд маань ч гэсэн бас зөвхөн биел төлөвлөжүүл баг болчдөг гэдэг тий. Гэтэл бага наснаас нь ер нь хүүхдүүдтэйгээ ээж аав төлөвлөд идэм байж тээ гэдэг утгаараа заавал та өөрөө үлгэр жишээ учраас төлөвлөх ёстой юм байна гэдэг зүйлийг таад маань бас сая захирлын маань яриагаас ойлгосон байх гэж бодож байна. За тэгэхээр хоёр дахь асуулт нь ороо тий. Одоо ингээд цагаа төлөвлөх ёстой, цагаа зөв төлөвлөх ёстой, цагаа зарцуулах ёстой гэдэг. Гэтэл та хүүхд одоо цагаа ингээд төлөвлөлчлөө эцэг эхчүүд бид нар. Гэтэл хэрвээ тэрийг төлөвлөөгүй байх юм бол хүүхдүүд ямар нөлөө үзүүлэх юм бол? За тэгэхээр бид нар цагийг төлөвлөх нь маш чухал зүйлээ гэж ярьж байна. Гэхдээ төлөвлөхгүй хүмүүс ч гэсэн зөндөө биш тий. Одоо жишээ нь би ингээл бодож байна л да. Ажил дээр ч гэсэн бид нар төлөвлөгөө гаргаж ин ажиллаа хийх гээ. За ажиллаа хийх гээ төлөвлөгөө гаргахдаа юу гэдгийг за менежерээ хоёулаа хамт өнөөдрийн лайвыг хийн шүү. Менежер маань надад бас хэлсэн шүү тий. За захирлаа хоёулаа ингээд энэ 15 цагийн лайвыг хийн шүү. Гэхэд би тэрийг төлөвлөгөөнд тусгах нь шүү дээ. Хэрвээ надад хэлэхгүй бол би тусгаагүй өөр ажил төлөвлөсөн байвал энэ лайв болох уу? Болохгүй шүү дээ тий. Яг энэ шиг бид нар хүүхдүүдэд төлөвлөгөөг нь одоо сургах нь хүүхдүүд маань илүү одоо өөрийгөө бэлддэг болж байна гэж ойлгож болно, бэлтгэдэг болж байна гэсэн. За тэгэхээр хүүхдүүдээ бид нар төлөвлөж сургахын тулд эхлээд өөрөө дадуулаад за чи нэг дэх өдөр юу хийх гэж байгаа юм, хоёр дахь өдөр юу хийх гэж байгаа юм гэдэг зүйлүүдийг хийгээд явж штэ тий. Тэгтэл тэр хүүхэд дадаа төлөвлөө сурчих юм бол ач холбогдол нь өндөр байгаад гэдэг тий. Бүтээмж нь нэмэгдээд байдаг. Гэтэл төлөвлөөгүй хүүхдүүд зөндөө байна. За одоо төлөвлөлт сураагүй ч гэдэг юм уу. Бид нар ингээд сургалтаа ороо явж байгаад хүүхдүүдээс за чи цагаа төлөвлөлтгөө гэхээр зарим нь аягүй өрхөн төлөвлөлдөг гээл зарим нь төлөвлөдөггүй гээл ярьдаг. Тэгвэл яаж төлөвлөдгийг гээл тэгэхээр ихэнх хүүхдүүд нэг тийм төдөө лист шиг бичсэн байдаг тийм. Өнөөдөр одоо манай 8 настай хүүхдүүд хийж лээ л да 3 дугаар анги. Өглөө босоод цайгаа уун, ороо хураан, шүдээ угаан тий. За тэгээ гэрийн даалгавраа хийн, ном уншин, нохоогоос эхлүүлнэ гэдэг ч юм ингээд ямар ч гэсэн орой алтал нэг юм бичсэн байгаа байхгүй. Тэгээд тухайн хүүхдийн хувьд тэр нь төлөвлөгөө юм шиг ингээд бодогдоод байгаа. Гэхдээ яг энэ төдөө лист биднэрт яг тийм айхтар ач холбогдолтой байгаад байдаггүй юм. Тэгэхээр төдөө листэндээ ерөнхийдөө цагтаа баригдаад ч гэдэг юм уу тийм ээ иймэрхүү зүйл болоод байдаг учраас бид нар яг энэ зөв смарт аргаар төлөвлөх гэдэг зүйлийг яг өөрийнхөө сургалтаар хүүхдүүдэд заадаг. Тэгээд бага насны хүүхдүүд бол төдөө лист гэдэг зүйлийг хөтлөн явж гин гэдэг бол зөв байхгүй тийм ээ. Тэгэхэд өсвөр насны хүүхэд буюу ээж аваад бид нар болохоор арай нөгөө цагийн матриц хэлбэрт оруулаад яг бүтээмжтэй миний чухал хэсэг нь юу байгаад байгаа юм. За жоохон хойшин тавих зүйл нь юу байгаад байгаа юм. Өнөөдөр биш те маргааш хийх зүйл нь юу байгаад байгаа юм гэдэг зүйлүүдээ ингээд хуваарлаад тавьчих юм бол илүү зүгээр байгаад байгаа. За тэгээд хүүхдүүддээ бид нар бас сургалтаараа хэлдэг шүү дээ те 10 жилийн дараа чи хэрвээ өнөөдрөөс эхлээд цагаа төлөвлөөгүй бол хэн байх юм бэ? Төлөвлөж байгаа бол хэн байх юм бэ гэд ингээд 10 жилийн дараах өөрийг нь бид нар яриулдаг. Гэтэл тэр хүүхэд өнөөдөр төлөвлөдөг болвол за 15 настай хүүхэд байлаа гэхэд 10 жилийн дараа 25 та болцсон байна тий. Тэр 25 настай хүүхэд өөрийг юм амжилтын түүхээ яар гэдэг байхгүй. Тэгэхээр тэр амжилтын түүхээрээ өөрийгөө бий болгож байгаа юм л да. Би ингээ өдөр бүр цагаа төлөвлөдөг учраас би маш юм амжилттай яг их дээд сургуулаа төгсөөд ажлын гараан дээр гараад сайн менежер болцсон байна, сайн загвар өмсөгч болцсон байна. Тэгээ би ингээ олонний өмнө ингээ ихтгэл танилцуулж гин гэдэг ч юм ингээ 10 жилийн дараахаа гоёор хэлж байгаа. За тэгэхэд нөгөө цагаа төлөвлөдөггүй хүмүүс 10 жилийн дараа хэн болцсон байх юм? Нөгөө бүтээмжгүй тийм ээ гудамж метрлсан хаашаа явах вэ? Зүг чиг байхгүй тийм ээ. Нөгөө нэг жанжин шугам байхгүй, зүг чиг байхгүй. Гараад юу хийх вэ? За ингэж яхаар эсвэл унтъя.
тийм ээ. Ямар нэгэн зориггүй учраас за тэгээд эхнэр хүүхдч байхгүй ч юм уу нөгөө барьж авсан ажил байхгүй тийм ээ. Ийм зүйл болох юм байна гэдгийг айгуу сайн ойлгодгоо. Тэгэхээр мэдээж төлөвлөөд төлөвлөгөөнийхаа дагуу зорилгынхаа төлөө явах юм бол бид нар 10 жилийн дараа 5 жилийн дараа маш бүтээмжтэй, эрч хүчтэй, энерги өндөртэй ийм гоё байх нь шүү дээ тий. Хэрвээ төлөвлөхгүй урсгалаараа л яваад ах юм бол нөгөө л нэг дулмаа батаа шиг тийм ээ. Нэг энгийн дундаж буюу дунджаас жоохон доогуур амьдралтай тийм л хүн болно гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр яалчгүй бид нарт нөгөө нэг эцэг эхчүүд, ээж аауд бид нар маш гоё одоо ад жаргалтай хүүхдийг тий. За өөртөө итгэлтэй хүүхдийг за мөн дээрээс нэг амжилттай байх хүүхдийг л юм хүсдэг штэ тий. Хүүхд маань тийм яваасаа гэж эцэг их бид нар хүсдэггүй. Яг тэрнтэй адилхан амжилттай явах хамгийн нэг чухал зүйл нь бол яг юм төлөвлөгөө буюу цагаа зөв зарцуулах тий гэдэг зүйл байгаад байгаа. Тэгэхээр эцэг эхчүүдтэй хандаж хэлэхэд хамгийн чухал зүйл нь та өөрөө эхлээд үлгэрлээд үз. Хоёрт нь хүүхдийнхаа одоо тохирсон насанд нь тохирсон төлөвлөгөөг нь гаргуулаа тий. Одоо 8 настай хүүхд төлөвлөгөө бичиж гин гэдэг бол бас маш гоё зүйл шүү дээ тий. Тэрийг цаашаа зөв чиглүүлээд явах нь тий. Хамгийн чухал юм аа гэдэг зүйлийг бас тэр зүйлээрээ нөлөөлдөг юм аа гэдэг зүйлийг бас хэллээ. Тэгээд хамгийн сүүлийн асуулт болохоор яг одоо ингээл төлөвлөх хэвээр. За одоо ер нь бол цагаа зөв төлөвлөх хэвээр, зорилгоо тодорхойлох хэвээр гэдэг. Тэгээ энэ яг хизээнээс эхлэх хэвээр юм бэ? Хэдэн наснаас эхлэх хэвээр юм бэ гэдэг ч юм уу те. Одоо таны ингээд сая сонсоход 8 настай гэдэнгүүд би за одоо тэ 11-тэй ч юм уу бас ингээд нөгөө зарим эцэг эхчүүд тэгж ойлгох штэ тий. За манай хүүхд арай болоогүй тий. Одоо жоохон байж штэ гэдэг ч юм уу тий. Тэнгүүд ингээд яг 8 настай гингүүд нэрээ яг хэдэн наснаас төлөвлөх хэвээр юм бол гэдэг зүйлийг асуумаар. Яг ингээд бодсон чи би бага насаа бодож байгаа байхгүй юу? Би бүр юм 1-р ангид байхдаа 2-р ангид байхдаа юм бага наснаас эхлээд тэмдэглэл хөтэлдэг гэсэн юм. Тэгээд тэмдэглэл хөтэлж байгаа хүүхдүүд бол их бас зөв байд юм болов гэж өөрийнхөө туршлагаас боддог. Тэгээд тэмдэглэл хөтлөөд олон удаагийн давтамжаар яадаг гэх нөгөөх нь дөрөв мөрт болж эхэлнэ, шүлэг болж эхэлнэ. Тэгээд яг энэ амьдралд болж байгаа зүйлсүүдийг өөртөө оруулж ирнэ гэдэг ч юм уу те. Яг энэ шиг бид нар хүүхдүүдийг бага наснаас нь зүгээр л ингээд зөв дадалд сургаад те байх нь тэр хүүхдийг төлөвлөгөөнд бэлдээд байна уу да гэж харж байгаа. Яг өнөөдөр ингээд анзаараад үзэхээр 2 настай хүүхд хүртэл зориг тавьж байгаа байхгүй юу? Би барбитай болно тий. Би машинтай болмоор байна. Ээж би ийм гоё дэргэр палаж авъя л да гэл тий. Тэр хүүхд чинь өөрийнхөө хэмжээнд зориг тавьж байгаа шүү дээ. Тэгвэл бид нар тэр зориг тавьж чадж байгаа тэр 2 наснаас нь эхлээд төлөвлүүлсэн ч болж байгаа байхгүй юу? За гэтэл яг өсвөр наснаасаа эхлээд бид нар одоо нөгөө хэн байх уу? Ямар хүн байх уу, нийгэмд ямар байр суурьтай байх уу гэдэг тэр зүйл нь тогтчихийдэг юм байна л да. Тэгэхээр өсвөр наснда энэ зүйлийг илүү лавшруулад, илүү ингээд сайн тэмдэглээд одоо ингээд бүтээмжтэй байгаад ирэх юм бол ирээдүйд яг хэн болох вэ гэдэг зүйл нь өсвөр наснаас тогтоогдож идэг юм байна. Тэгэхээр яг 12 нас буюу 11 наснаас нь илүү бид нар анхаарах. Яг тэр хүүхдийг яагаад манай өсвөр насны хүүхдүүдэд сургалт орно, өсвөр насны хүүхдүүдийг илүү сайжруулъя гэдэг нь тий. Өсвөр нас хүртэл нь буюу 6 дугаар ангид ортол нь ээж аваад гараас нь ингээд хөтлөөд явчихж байгаа шүү дээ. Багш дээр нь аваачаал, нэлвэ аваачаал, дэлгүүр оруулаад ингээл тий. Яг нөгөө 6 дугаар ангид буюу дунд ангид орохоор нь цулбараа тавьж байгаа юм шиг хайчдаг. Гэтэл тэр хүүхэд зүг чиг нь яг хаашаа байгаад байгаа нөгөө хаягтай эцэг их чинь бас зөв зөвлөгөөтэй хаяхгүй шүү. Зүгээр л чи том болцсон дунд ангид орцоо одоо окей гүүд ингээ яв гэдэг тий. Тэгтэл тэр хүүхэд яг жинхэнэ нөгөө нэг өнөөдөр юу юм бэ гэдэг зүйл нь эхлэх гэж байна. 6 дугаар ангид ороод ирлээ 15 багш зэрэг ингээл өөр хичээл ороод гинт нөгөө математик монгол хэл гээл байж идэг хүүхэд чинь тий англи хэл ороод ирнэ, хим ороод ирнэ, физик ороод ирнэ те. Яг энэтэй адилхан химийн багш, физикийн багш гэдэг улмаад орж байгаа ялахгүй хүүхэд. Ингээл бужигнжид л 1 жил дуусаад арай хэр дандуу багшаа та химийн багш илүү гэж л төгсөж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар
хүүхдэд төлөвлөлөө сургачих юм бол нөгөө олон багшаа ялгах, мэдэх гэдэг зүйлийг ч гэсэн багаасаа өөртөө таниулаад ирнэ гэсэн. Тэгээд яг хуу сүүлд миний нэг харж ирсэн зүйлээс амжилт гэж яг юу юм бэ гэдгсэн чинь амжилт гэдэг маань одоо амьдралын хэв маяг юм аа гэж тодорхойлсон байдیں۔ Тэгэхээр бид нар хүүхдүүдээ зөв таталзургаад яг ном үзээ уншдаг, номыг өдөрт 30 минут уншдаг, оюундаа хөрөнгө оруулалт хийждэг, тийм ээ. За тэгээд найз нөхдөйгөө хэдэн цаг минут ярьдیں۔ Тийм ээ. Энэ зүйлээ одоо хийждэг. За гэрийн даалгавраа хэдэн цаг минут хийдгийг хичээлээ яг хэдэн минут цаг давтах ёстой, энийг хийждэг, төвлөрдөг. Тийм ээ. Энэ зүйлүүдэд бид нар одоо хүүхдүүдээ сургачих юм бол бид нар нэг айхтар чи трийг ингэж ааж тэ энийг ингэж ааж тэ ингэчгүй яасан тэгчгүй яасан гэд нөө араас нь чаргууцалдаг буюу хөөцөлдөг тэр зүйл нэрэ баг болох байх гэж бодод. Таны ярианаас нөгөө бас юм судалгаа байдаг юм байна л да. Толгоонд ийм маш олон нөгөө бодлууд байдаг. Тэр бодлыг цаасан дээр буулгаснаар стресс багасдаг. Тийм судалгаа байдаг юм. Тэгэхээр бид нар нөгөө нэг маш олон ажлыг амжуулна гэхээсээ илүүтэй төлөвлөөд нөгөө биччих юм бол магадгүй бид нар чи бас нэг зарим талаараа мартчихдаг шүү дээ тий. Нэг гинт нөгөө сануулдаг ч юм уу тий. Тэгэхээр аль болох бичсэн зүйлээ хараад ингээ хийх нь бол бас нөгөө стрессдэх ийм тайвширлыг бас өгдөг юм байна. Тэгэхээр бас багч гэлтгүү тий наснаас нь ингээд гоё бичүүлээ. Заавал юм мондог тий бүх зүйлийг тий одоо хүүхдийн юмжгаа тий байх албагүй. Тэгэхээр яг одоо хүүхдүүдээ хамгийн ихний дадал бол ер нь бага наснаас нь тий өсвөр наснаас нь ер нь илүү чиглүүлэх нь бас чухал. Алдаж оноод ч гэсэн төлөвлөдөг, ядаж бэлддэг, маргааш өглөө хичээлтэй гэхэд оройн хичээлээ ялгаа хончдог буюу одоо хувцаа бэлдээд хонжоо өгч төлөвлөгөөтэй гэсэн үг үстэй тий. Тэгэхгүй өглөө босвол миний өрөөсөө амин сайж гэдэг ч юм уу тий. Уг нь Монгол орох хэвээр тэгээ би дэвтрээ олохгүй байх ч юм уу. Би энэ тамир орох байсан пүүзээ мартчих гэдэг зүйлийг л бид нар байхгүй болгочих чинь гэдэг маань тэр хүүхэд өөрөө өөрийнхөө хэмжээнд тодорхой хэмжээгээр бэлтгээ төлөвлөө сурцсан байна л гэж ойлгоод байдаг шүү дээ. Би сая бас нэг жишээ манай том хүч одоо 7 дугаар анги штэ. Тэгээд дүүгийнхаа ер нь хичээлийг ялгадаг байхгүй. Тэгээ нэг өдөр би ингээд дүүгийн хичээлд нь хүргэж өгөхгүй явсан чинь цүнхэн бүр амар хүнд. Тэгэл гайхал ч одоо нэгдүгээр ингээ өгчтэй ийм их хичээл номтой байд юм бахтай гэсэн чинь манай том хичээлийн ялгахтаа шууд өчигдрийн хичээл дээр давхарлуулаад ялгаа яваад байсан байгаа байхгүй. Нөгөө ерөөсөө монгол хэл математик гэл ингээл хуурийг нарчаал тэгэл нөгөө дүрслэг хурлаг мурлаг нөгөө хүн байгаль гэдэг хичээл нь байнга цог явж байна. Ном нь хүртэл цог явж байна. Тэгэнгүүт би тэрнээс хойш юу гэж ялгсан. Тэгээ би нөгөө нэг бодохдоо өөрөө нөгөө хичээл ялахгүй учраас за ийм л хичээл ордог юм байна. Ийм л зүйл орд юм байна. Өөртөө хүнд цүнх үрдэг нь үний юм байна гэж дотроо одоо явдсан чинь яг нөгөө нэг хүүхдээ бас ингээд даалгах тэрнээс хойш би харчаад нөгөө яг хичээлээр нь хийхгүй бол бас дүүд чинь одоо цүнхээ ингээд дийлэхгүй байна тий. Тэрнээс хүүхд маань одоо болохоор хичээлээ ялгахдаа яг бүр нэг бүрчлэн гаргаж агаад ингээд давхар ингээд ялгаж байсан. Тэгэхээр энэ хүртэлтэй магадгүй одоо дадал болгоод тий. За хоёрт нь болохоор одоо юу гэдэг нь тий дүүдээ бас юм өдөрт нөгөө хичээлийн тусны шүү гэдгийг хүртэл ойлгуулж ийн гэдэг анзаарч харсан байхгүй. За тэгэхээр лайв үзэж байгаа эцэг эхчүүд маань бас асуулт байна уу? За мөн дээрээс нь хүүхдүүдэд одоо юу гэдэг нь те яаж төлөвлөдөг бас гоё туршлагаас авалцвал энэ лайвынхаа доор гоё комент хийээрэй. Тэгээд хүүхдтэйгээ маш олон талаар бас эцэг эхчүүд маань төлөвлөгөө гаргадаг гэж болно шүү дээ те. Тэгэхээр арга барил өөр учраас тэгээд хэрхэн төлөвлөж гин төлөвлөсний ач холбогдол нь юу байна? Ингээд зөвхөн одоо юу гэдгийг хичээлээ төлөвлөдөг байж болно. Эсвэл одоо гэр бүлийн харилцаагаа төлөвлөдөг байж болно тий. Зарим айлууд ч одоо сардаа нэг удаа ч юм уу гэр бүлийн хурал мурал хийдэг штэ тий. Энэ бол бас айгүй гоё соёл гэх юм уу тэр айлд бас ингээ гэр бүлд нь гоё харилцааг бий болгодог юм гоё зүйл байж байгаа. Тэгэхээр гэр бүлээрээ буюу үр хүүхдүүдийнхаа төлөвлөгөөн дээр бас анхаарч үзчихсэн үү, зорилгын нэг сонсч ирсэн үү тий. Бид нар ч хүүхдүүдэд бас дутуу сонсоод байт юм билээ шүү дээ.
надад нэг ийм төлөвлөгөө байна. Би уг нь тэддэх өдөр ингэх гэж байгаа байхгүй юу гэхээр бид нар тэрийн шууд дэлэтэлдэг ч юм уу. 5 дахь өдөр яана гинэ ангиараа заалах га төлөвлөсөн баам. За уучлаарай бид нар тийм гэр бүлээрээ хөдөө явна гэж аваа явждаг тийм. Гэтэл тэр хүүхдийн бид нар нөгөө орон зай буюу одоо ямар нэг өөрт нь юм бас байх ёстой тэр хэсгийг ингээд шууд байхгүй болгоод байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүүхдэд ямар ах вэ? Одоо нэг өдөр би ажилдаа явна гэж явах гэж уучлаарай та ажил хийхгүй надтай хамт хичээл сууна гэвэл ямар байх вэ тий? Ердөө нэг юм жижиг гэлтгүү зүйлийг бид нар бас хүүхдүүдтэйгээ ярилцдаг байх, хүндэлдэг байх, бие биенийг ойлгодог байх нь бас эндих чухал юм болов уу гэж бодод шүү. Тийм тэгэхээр яалчгүй зөвхөн нөгөө нэг төлөвлөх гэд нэг л үг чухал зүйл дээрээ л яг одоо бүгдийг нь бишээ тий. Бүх зүйлийг бол бид нар амжуулж чадахгүй. Тэгэхээр яг энэ чухал зүйл дээр нь төвлөрөөд төлөвлөгөөгөө гаргах нь чухал юм аа л гэдэг зүйлийг өнөөдрийнхөө лайваар хэлхийг ер нь зорлоо. Тэгээд оюунлаг лайв тайм нь бас хамт байдаг эцэг эхчүүдэд бас маш их баярлалаа. Тэгээд маш олон хүүхдүүд дунд энэ төлөвлөгөө, цаг төлөлт гэдэг зүйлийг бол манай академийн зүгээс ч гэсэн хичээлээрээ дамжуулаа явж байгаа. Тэгээд хүүхдүүд маань бас яг өсвөр насны хүүхдүүдэд зориулаад манай академиас энэ өсвөрийн төлөвлөгч дэвтэр бол гаргасан байгаа. За энэ бол 2025 оны шинэ хувилбар байгаа тийм. Өсвөрийн төлөвлөгч дэвтэр гээд. За өмнө нь бол яг номон хэлбэрээр гарч исэн болвол энэ бол яг тэмдэглэлийн дэвтэр маань юугаар загвараар бол шинжлэгдээд гарсан байгаа. Тэгэхээр энэ өсвөрийн төлөвлөгч дэвтэр маань болохоор хамгийн чухал зүйл нь юу гэхээр надад бол энэ зүйл байгаад байдгийг. Яг нэг өөрийгөө үнэлэх буюу өдрийн төлөвлөгөө одоо жишээ нь 7 зүйл байлаа гэхэд 3-ыг л ядаж хийчихээ тийм ажиллаж чагсааж үчээд хамгийн чухал зүйл нь бид нар нөгөө 95 дадлыг бий болгох хүүхдтэй тий одоо бид нар нөгөө ус уугаад өгөөч одоо тий өглөөний цайгаа уугаад уучаад яваач гэдэг юм тэр зүйлийг зүгээр л нөгөө өөрөө хийсээр байгаа тий хэлэхгүйгээр нэрээ би энийг хийх ёстой шүү дээ ус уух ёстой шүү дээ гэдэг юм. Ингээ 95 дадлыг би болгох энэ бол хамгийн гоё чеклээд өглөө усаа уусан юм уу чи дасгал хийсэн үү за тэг өдрийн тэмдэглэл хөтлсөн үү ном уншсан уу гэд яг юм нэг 5 ойрын хэрэгцээтэй зүйлийг бичсэн тэгэнгუთ тэрийг хийсэн бол чеклээ явчин хийгээгүй бол одоо чеклж амжихгүй тий тэгэхээр энийг хаяа бид нар харин энэ дэвтрийг харчмаар санагдаад тий манай охин бас энийг хөтэлдэг байхгүй юу тэгээд хаяа нэг харахаар яг ингээд хийсэн ажлууд нь ч юм уу дадлууд нь ч юм уу надад харагдаад байж байдаг. За тэгээ энэ дэр энэ хэсэг надад их гоё санагддаг байхгүй юу? Хүүхдүүд ингээд өсвөр насны хүүхдүүд өөрийнхөө мэдрэмжийг буюу өөрийнхөө сэтгэл хөдлөлийг өдөрт ингээд хүмүүст хэлмээр ярмаар байт юм байна л да. Тэгээ уй тэнгийнхаа найзуудад ингээд хэлэхээр зарим нь шоолдог ч юм уу тий зарим нь нэг тийм одоо юу гэдэг өнөөдөр надад жоохон тийм таг өдөр байна. Би жоохон гонигтай байгаад ах юм. За чи юунда гонигэлтийн гэл найз майзан тий. Эсвэл ээждээсэн чи за чи хүүхдээ чи юунда гонигэлтийн гэдэг ч юм уу. Гэтэл тэрийг энэ дэвтэр дээрээ бид нар зүгээр бичиж болж өнөөдөр миний сэтгэл санаа жоохон таагүй байна. Өнөөдөр гоё байлаа гэд өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг энэ дээр илэрхийлж байгаа. Тэгэхээр хүүхдүүд ийм илэрхийлэх хэрэгцээ байдаг. Тэрийгэ байг ихний дэвтэр дээрээ хийчихэж байгаа надад их гоё санагдаад байдаг ш. Тий яалч нөгөө нэг эцэг эхчүүд гэсэн бид нар бас өөрсдөө бас нэг төлөвлөх зүйлээ бас олох хэрэгтэй юм шиг байгаа тий. Одоо дэвтэр ч юм уу ашигладаг ч юм уу тий. За тэгээд өсвөрийн төлөвлөгч дэвтэр дээр маань хамгийн дөрөнд юм мөрөөдлөөс хамбар буюу за өөрийнхөө нөгөө нэг зорилгоудаа тий одоо эрүүл мэндийн дээр энэ жил одоо юунд анхаарах юм ч гэдэг юм уу. За энэ дээр ингээ хамгийн юу нь болохоор хамгийн гоё хүүхдүүдэд таалагддаг зүйл нөгөө нэг галзуу ганц гинэ. За тэгээ найз нөхдөд бас маш сайн боддtiin байна хүүхдүүд яг өсвөр насны хүүхдүүд. Энэ зүйл нь яагаад ингэ одоо манай академиэр суралцж байгаа өсвөр насны хүүхдүүд маань өөрсдөө энэ дэвтрийг загвараар гаргаж өгсөн тий. Тэгэнгүүт найз нөхөд гингүүд одоо миний үед ч юм уу тий юу найз нөхөдөө бараг чи өөрөө л явах хэрэгтэй шүү дээ. Тэгэнгүүт уусаа нөгөө өсвөр насны хүүхдүүд чинь яалчгүй бусдаас суралцдаг тий үе тэнгийнхаасаа суралцдаг найзаасаа суралцдаг тийм учраас найз нөхөд гэдэг энэ зүйлийг бас оруулж ирсэн гой санагдсан хүүхдүүд маань бас тохиромжтой байх гэж бодсон. За тэгээд ингээд жижигхэн буюу одоо манай дээр ордог мэрэгжил сонголт юм уу за эсвэл одоо
гадаад хэл сурах шалтгаан, за санхүүгийн боловсрол гэх хичээлийнхаа хүрээнд жижиг юм гол зүйлүүдийг оруулаад өгсөн. Яг өсвөр насны хүүхдүүдэд хэрэгцээтэй гэсэн үг. Одоо асуудлаа яаж шийдвэрлэх вэ гэхэд чадахгүй хэн нэгнээс асуух гэхээр айдаг ч юм уу, санаан зовдөг ч юм уу тий. За тэгээ өөрийнхөө өсвөр насны хүүхдүүдэд ямар шинж тэмдгүүд тохиогоод идэх тэрийгээ бас хэлж мэдэхгүй ч юм уу. Гэтэл энэ дээр ингээд тэгж судлаараа ингэж хийгээрэй байж байдаг. Өөрийгөө ойлгох буюу өөрийгөө таньж мэдэх талаар мэрэгжил сонгохдоо ийм зүйлийг ойлгож аваараа, цагаа төлөвлөлтөй ингээрээ, интернетийн зохистой хөдлөе гэж яг юу байдığım бэ гэл тийм ээ. Гадаад хэл сурахын тулд одоо ийм зүйлийг өөртөө гоё чеклээд хэрэгжүүлээрэ гэдэг ч юм ингээд маш олон жижиг зүйлүүдийг ингээд багтаагаад өгсөн байдаг учраас өсвөр насны хүүхдүүд бас маш хөрхэн хэрэгтэй байдаг. Тэгээ өөрөө би одоо ном уншиж байгаа бол нөгөө ямар ном уншиж байгаа нэрийг бичээ тэрийгээ гоё будд юм уу. За дээрэс нэмээд би хоримтлал үүсгэж гин үү, хоримтлалтай болж гин үү, өдөрт хэдэн төгрөг, сард хэдэн төгрөг хоримтлуулаад байгаа ингээд тэрийгээ бас анализ хийж бичих тийм ээ. За тэгээ сарын төлөвлөгөөр гарах зүйлээ одоо ингээд сард нь тохирсон хөрхэн хүүхдэд тохирсон зурагтайгаар хийсэн байгаа. Өөрийгөө үнэлэх хэсэг байгаа. Тэр өөрийгөө үнэлэх хэсэг нь болохоор яг өөртөө айлтгах тийм би шинээр юуг сурсан, өөртөө ямар эерэг дадал хийшүүлэх юм, хувь хүний хөгжил маань ер нь хэр сайн, би өөрийгөө мэддэг юм уу, ямар амжилт бий болгосон тий. Надад одоо сэтгэл сэргээгээд байгаа дурсамж үе. Магадгүй аав ээжтэйгээ аялсан гоё байсан, найзуудтайгаа явсан гоё байсан гэдэг ч юм уу тий. Энэ мэдчлэнгээр ингээд маш олон зүйлийг багтааж өгснөөр манай дэвтэр давуу талтай байдгаа. Тэгээд номын сангуудаар зарагдж байгаа. За дээрээс нэмээд манай академиас ирээд авах боломжтой. Бид нар яг академиас ингээд зорж ирээд авч байгаа хүмүүстэй бол 20% хөнгөлөлттэй олгодог байгаа. Тэгээд яг одоо шинэ жил төгсөж штэ тий. Окей. Тэгэхээр шинэ жилээр энийг ингээд ангийнхаа хүүхдүүдэд ч юм уу хүүхдүүдийнхаа найзад бэлгэлсэн гоё болох байхаа гэж би бодож байгаа. Тэгэхээр одоо бид нар чинь бас юм оюунлаг бэлгэн дуртай болсон. Тэгэхээр энийг гоё шинэ жилийн юм гоё баантгаар боогод нэг ширээ лаатай ч юм уу тий хүүхдүүдэд зориулсан юм хөөрхөн өөрсөнд нэрхтээ гоё номын авчурга байдаг ч юм уу ийм зүйлүүдтэй бас шинэ жилээр хүүхдүүдэд бэлэг баавал их зүгээр байгаа шүү тий. Тэгэхээр би тэгэхэд ч гэсэн бас одоо манай оюунлаг өсвөрийнхэн клубуд гар урлал хийдэг тий хөөрхөн пэйж ажилладаг ийм хүмүүс зөндөө байгаа. Тэгээ тэр хүүхдүүдээс ч гэсэн бид нар бас өөрийнх нь хийдэг бүтээлийг худалдаж аваад энэтэй хамт багцлаад ингээ гаргая гэсэн ийм санаа манай багш нараас гаргасан байгаа. Тэгэхээр та нар маань хүүхдүүдээ, ангийнхаа хүүхдүүдэд, байгууллагынхаа хүүхдүүдэд тий эцэг эхчүүд маань ингээд гэр бүлийнхаа хүрээний хүүхдүүдэд ингээд бэлэглэх зүйлээ олоогүй байгаа бол сонгоогүй байгаа бол манай энэ гоё дэвтрийг сонгоорой гэж хэлмээр байгаа юм. Энэ хизээж хаягдахгүй, үрэгдэхгүй бүтэн жилийн турш өөрийгөө өсөлтөд сэтгэлгээгээр бүтээгээд явах ийм гоё өөрийнх нь одоо номл гэж хэлж болно те ийм зүйл болох юм аа. Тэгэхээр энийг маань сонгоорой гэж бас хэлмээр байна. Тэгээд амар реклам хийчихлээ шүү дээ. Тэгээд яалчгүй нөгөө нэг бид нар бол нөгөө хүүхдүүд өөрсдөө гаргасан гэдгээр маш чухал байгаа тий. Одоо юу гэдгийг ээж аавд өөрийнхөө хэмжээнд буюу өөрийнхөө дадлага туршлагаасаа л гаргана шүү дээ. Тэгэхээр яг өсвөр насны хүүхдүүд ч гэсэн бид нарт илүү юм тий өөрийнхөө туршлагаас буюу хүүхдүүд бид нарт яг ийм зүйл хэрэгтэй байна гэдэг талаас нь гаргаж ирсэн учраас бүх өсвөр насны хүүхдүүд бол тохиромжтой гэдэг зүйлийг хэлэх гээд. За тэгээ сая шинэ жил гэж ярьсантай холбогдуулаад бас нэг зүйлийг хэлж нөгөө би болохоор ангийнхаа хүүхд дунд хүүгийнхаа ангиас ингэ сонссон байхгүй юу. Нэг эцэгхэн одоо нэг нийлдэг хүмүүс эдэн штэ. Тэгсэн чинь за ер нь ингээ манай хүүхэд нэг юм анги дундаа жоохон юм юу байгаад байна, сул агаад байна. Тэгэхээр анги дунд нь юм гоё бэлэг бариад номыг аваад тэгээд нэг сургалтыг өгчүүлгээд тэгэж сургалт авч исэн. Тэгэхээр тэр зүйл нь юу гэж хэлэх гээд байгаа гэхээр хүүхдэд нөгөө магадгүй дээр ямар мундаг юм танаа ээж чинь тий бид нарт ийм гоё бэлэг бариад дэвтэртэй болчихлоо ш. Тэгээ дээрээс нь сургалт авчлаа ш. Тэгээд илүү нөгөө найз нөхөд бас олонтой болж байна гинэ дээр сургалтаас. Тэгэхээр магадгүй одоо яг ийм зүйл тий одоо нөгөө хүүхэд нь бас тэр чинь ингээл олон хүүхдүүд донд харилцаад өсвөр насны хүүхдүүд хэцүү л байгаа ш. Тэгэхээр та тэр зүйлэн гоё уур амьсгалын гоё
дулаан болгох тий. Тэгэхээр ингээд гоё дулаан бэлэг буюу энэ хүүхдүүдийн дэвтрийг хөдөлтөж аваарай. Хэрвээ 20-оос дээш хөдөлтөж авах юм бол манайх сургалтаа өн төлбөргүй өгж байгаа. Өсвөр насныхан зориулсан сургалтаа. Тэгэхээр эцэг эхчүүд маань ч гэсэн бас манай академи руу чад очиад дэвтрээ хүргэлтээр бас авах боломжтой байгаа. Тэгээд удахгүй яг энэ хүүхдүүдэд зориулсан өсвөрийн төлөөлөгч дэвтрийнхаа гоё шинэ жилийн багцад гарах байгаа. Тэгэхээр таад манаас тэнцэнээс судалж авах боломжтой шүү. Тэгээд өнөөдрийнхөө лайв ингээд өндөрлөе. Та асуух хэлэх зүйл байна. За тэгээ маш их баярлалаа. Тэгээ ер нь бүгдийг нь биш чухлыг нь төлөвлөдөг байцгаая тийм ээ. Альва зүйлд одоо бид нар одоо жанжин шугамаа алдахгүйгээр явах нь их чухал байд юм байна гэж хэлмээр байна. Тэгээд өөр хүүхдүүдийнхаа өмнө бид нар бас тодорхой хэмжээгээр ээж аваад хариуцлага хүлээдэг учраас тэднэрийгээ үлгэрлэн манлайлахад өөрөөрөө л чиглүүлээрэ гэж хэлмээр байгаа. Тэгээд ээж аваадаа өнөөдрийн пэйжийг үзэж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Өдөр бүр өнгөлөг сайхан байдаг тийм. Тэгэхээр ад жаргалыг түгээж бие биедээ хайр түгээж өөр хүүхдүүдтэйгээ гоё ийм зөөлөн тийм сайхан яриаг ингэж бий болгож байгаарэ гэж хэлмээр байна. Тэг өнөөдрийн лайв өндөрлөе. Бүгдэнд нь баяртай. За баярлалаа. Дараагийн лайваар уулзлаа. Түр баяртай.